Өө, та сундаа үзчихсэн үү? Яасан мэнэ хөө? Зүгээр л. Миний мөрөөдөл юм аа. За хүүхдүүдээ усны тухай хэсгээ бичиж дууссан бол гарч иж уншаарай. Уншиж. Одоо хэрэгжилж байгаа бидний хэрэглээ. Ирээдүйн хүүхдүүдийн маань мөрөөдөл битгий байгаасай. Энэ эсэ бодол минь над руу илгээсэн 2070 оны цагтл байсан юм. Байгаль дэлхийг хамгаалах талаар бидэнд байнга анхааруулдаг байсан. Даанч хинч тэр санаа зовдгүй байж. Охин маань надаас залуу наснд тань энэ бүхэн ямар байсан юм бэ? гэж асуухт нь би оёмод ямар сайхан гээд санаа алддаг. Би түүнд бороо яаж ордог, цэсгс яаж ургадаг, усан дорхын сайхан нь юундаа байдаг. Тэгээд голон мөрөн нуурын загсчлахын тухай хинч хүссэн хэмжээгээр усуух боломжтой байх ямар сайхан байсан гэж ярьж өгдөг юм. Устдахын харсаар байж олон дахин янз бүрээр анхааруулсаар байхад нь тоохгүй байсан. Миний амьдарч байсан үеийнхэн бол ямар нэг юм хийж болох байсан сүүлчийн үе нь байсан. Гэвч юу ч хийхгүй байх замын сонгосон доо бид. Хэрэг би цаг хугацааг буцааж чаддагсан бол хүн төрлөختөнд энэ бүхнийг ойлгуулахыг ямар их хүснэ юм бэ? Их дэлхийг аврахад ямар нэг зүйл хийх боломжтой байсан тэр цаг үед босож очихсан.